Яг өмнөх түүх давтагдж байна. Чалкогийн өр өнөөдөрч дуусаагүй том таван толгой нүүрсээр төлсөөр байгаа. Түүнийг Ардсан намынхан өдөр шөнөгүй ярьж кайф аван Монгол Ардын намынхан бэлэн мөнгө тараахад Чалкогоос мөнгө зээлсэн. Одоо тэрнийг нь бид нар дуусгах гэж үлээ үзэж өсөлгөөгөө зулгааж байна хэмээн уйлан донгоцоож байлаа. Харин одоо бол өөрсдөө энэ зам руугаа халтран оров. Хувьцааг чинь танаас худалдаж авъя гэж байгаа нь та нарт сонгуулаар бэлэн мөнгө тараана гэж орчуулагдана. Ердөө ганцхан сарын өмнө хувьцаагаа заргахж үхэлдэж байсан өлөн зилмүн хүмүүсийн саналыг ийхүү худалдан авахар шийджээ. Өнөөдөр шийдээд маргааш нь гэхтэл мөнгөө тараахаар шуурхайлан зохицуулжээ. Бүр 6 дугаар сарын 13-наас эхэлнэ гэж байгаа юм шүү. Мэдээж хүмүүс хувьцаагаа зарнаа. Ядарч зүдэрж өсөж зовсон тэдэнд өөр арга байхгүй. Харин тэр худалдаж авах мөнгийг нь монголчууд бид газар шороо, уул ус, орд газараараа төлнө гэдгийг л та минь ухаараасаа. Засгийн газарт Монгол улсад угаасаа мөнгө байхгүй. Байсныг нь хуваажидээ дуусгасан бүр самурай Чингис бондууд гаргаж тэр бумаар нь зээлээд офшор дансандаа хийчихсэн. Цалингаа тавихын тулд 250 сая доллар зээлэх гэж төвлөлхий хийсэж гуйлга гуйж байсан засгийн газар шүү дээ. Одоо тэгээд тэр их мөнгийг хаанасаа босгох вэ? Нэг иргэнээс 300 мянган төгрөгөөр хувьцаа худалдаж авахын тулд 900 их 80 төгрөг хэрэгтэй. Хааваа тэр их мөнгө? Хувьцааг чинь худалдан авах тэр их мөнгөний хариуд эрх баригчид эх орныг чинь барьцаан тавьж мөнгө хэвлэж Монгол төгрөгийн ханшиг хэмжээ хязгааргүй унгаана. Өнөөдөр 1000 төгрөгөөр авч байсан талхыг 300 мянган төгрөгийг гар дээр авсны дараа та бид 3000 төгрөгөөр авдаг болно. Монгол улсыг минь дампуурал руу өнхрүүлж байна. Өөр арга эднэрт байхгүй.